удахгүй гарах гэж байгаа шинэ оны мэндийг урьдчилаад хүргэжээ. За өнөөдрийн шинэхэн уншлагын маань сэдв нь болохоор энэ шинэ жилээр танд ямар бэлэг ирэх нь вэ? Таны хайртай дотны хүн ч юм уу, үгүй бол хорвоо ертөнц ч юм уу те ямар ч л байсан энэ шинэ оны одоо шинэ жилийн бэлэг гэж танд юу ирэх вэ гэдгийг хэдүүлээ хамтдаа сонирхъя. Сонголт маань одоо удахгүй би өгнө ингээд далайн амьтдууд байгаа. 7 ширхэг далайн амьтан байгаа. Тэгэхээр та бүхэн маань аль амьтны дүрсэнд илүү татагдаад байна. Тэр одоо амьтнаа сонгоод тэгээ харгалзах уншлагаа очиж сонсоорой. За уншлагт маань маш цөөхөн хөзрөөр явагдана. Ерөөсөө зүгээр л юу вэ гэдгийг л харах гэдэг учраас за энэ everyday witch хөзрөөсөө за мөн энгийн одоо нөгөө тарат хөзрөөсөө за мөн сахиусан тэнгэрүүд чиглүүлэг сахиусан тэнгэрүүдийн oracle картаасаа ингээд нэг ширхгийг л татах болно. Тэгээд ерөнхий утга агуулга нь юу гарч ирэх нь харцгаанаа. За ингээд сонголтоо хийх хугацааг нь өгье. Тайван сонголтоо хийгээрэй. За энэ донд нэг тайлбар оруулахгүй бол болохгүй. Энэ уншлагыг би хийхдээ яг одоо бодит материаллык тийм бэлэг гэж бодож одоо уншлагаа эхлүүлсэн боловч одоо уншлагын явцад бол ялцчгүй энэ материаллык гэхээсээ илүүтэй таны амьдралд ирж байгаа сайн сайхан үйл явдал ч юм уу те эсвэл ивэл гэдэг утгаараа ерөнхийдөө ихэнх нь гарч ирсэн шүү. Тэгэхээр та бүхэн маань ойлгоорой. За ингээд уншлага руугаа орцгоё. Сонголтоо тавья гэрээ. За нэгдүгээр группийн дээр маань нэгдүгээр групп буюу одоо нөгөө улаан далайн хотыг сонгосон хүмүүстэй. Тэр хүмүүстэй маань энэ 3 карт гарч иржээ. За юу ч гэсэн эхлээд энэ юунаас тараад хөзрөөсөө хараад явъя. За энэ бол ялчгүй буруу гарч ирсэн. Тэгэхээр гэр бүлийн маргаан байсан байх том хангалттай харагдчихэв. Тэгэхээр нэг хүнтэй ингээд хил амаа ололцохгүй байсан байх магадaltaй байхгүй юу? За бас нэг талаасаа шийдвэрт хүрч чадахгүй, сонголт хийж чадахгүй маш удаан эргэлзсэн байж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр нь нэг тийм гарц гаргалгаа ирэх гээд байна л да. Тэгэхээр энэ маань одоо бүр яг нэг юм бит бэлэг гэхээсээ илүү одоо сэтгэл зүй болон оюун бодолтой илүү холбоотой харагдчихээн. Тэгэхээр энэ яг ингээд 12 сарын 31-ний таны гар дээр өгөх гэхээсээ илүү юм сэтгэл ханамжтай байдал 2026 онд одоо чинь 25 онд та ямар нэгэн зүйлийг сайн шийдэж чадахгүй байсан байх магадaltaй харагдаж байгаа байхгүй юу? Хоёрын сэлэн маань уруу арж одоо гарч ирэх нь бол ер нь бол сайн утгатай гэж би тайлна. Яагаад гэвэл зөв харсан үедээ нүд нь хаалттай те зөв шийдвэр гаргаж чадахгүй сэтгэл зүрхээ бусдаас хаасан ер нь л нэг юм хаалттай энергитэй байсан байгаад байгаа байхгүй юу? Нэг бол ингээд нэг зүйлийн одоо зүйлд тулаад ирэхээр тэр тал дээрээ одоо шийдвэр гаргаж чаддгүй. Өөртөө итгэлгүй те аль нь зөв бурууг ингээ мэдэхгүй байгаад байгаа байхгүй юу? За мөн давхар бас нэг хин нэгнтэй юм хил амаа олцож арай чадахгүй байсан хүмүүс байж магадгүй. Тэгэхээр энэ тал дээр ямар ч л байсан та энэ хүлээснээсээ ингээ тайлагдж байгаа. Таны одоо нүд онгоож байгаа гэсэн үг. Мэлмээ тань нээгдэж байгаа. Тэгэхээр өмнө нь хэцүү санагддаг байсан зүйлсүүдийг ямар ч л байсан нэг талд нь гаргаад тэгэд ихснээрээ илүү юм чөлөөлөгдсөн мэдрэмжтэй болж байгаа гэсэн. Тэр зүйл нь танд өөрөө бэлэг болж ирж байгаа гэж юм. Тэгэхээр энэ бас энэ сонголтын энэ картаасаас харахад бас одоо энэ маань дээд одоо тэнгэрлэг сахиусан тэнгэрүүдийн удирдамжтайгаар явж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр та энд хөөрөгдлөөс магадгүй одоо таны зүгээр бодол байсан гэж бодож иж магадгүй. Тийм би өөрийнхөө одоо санаагаар өөрийн бодлороо энэ төрөлдлөөс гарлаа гэж бодож исэн байж магадгүй. Гэхдээ энд тодорхой хэмжээгээр таны сахиусан тэнгэрүүд таныг харсан даасан
одоо өвгдөө эзүүдийн сүнс байж болно тий. Таныг одоо хамгаалаад байж тэр дээд хүчний одоо удирдамж танд ирсэн байх магадaltaй харагдаж байгаа байхгүй энэ зураглалыг нь харахаар зураглалыг нь харсан одоо мессежийг нь ч ер нь ойлгосон гэсэн. Тэгэхээр та бүхэн маань ямар ч исэн хорвоо ертөнц таныг ийм хэцүү ийм зовлонтой ядаргаатай байдлаас бол гарахад бүх зүйлийг тодорхой болгоход шийдвэр төрөхөд тэрэн дээр нь маш сайн тусалж өгж байгаа юм байна. Энэ нь бэлэг болж орж ирж байгаа юм байна. За тэгснээрээ танд одоо их тэм сэтгэл хангалуун байдал ирж байгаа байхгүй юу? Илбэг дэлбэг бөгөөд сэтгэл хангалуун. Тэгэхээр 10 аяга маань өөрөө гэр бүлийг илэрхийлж байдаг. Гэр бүлийн ад жаргалтай байдал. Тэгээ нэг юм юунд санаа зовхгүй яг хүний амьдрал янз бүрийн болно л доо. Тэгтэл харьцангуй ингээд санаа зовх зүйл багтай, илүү тогтвортой, халуун дулаан, ад жаргалтай, элбэг хангалуун. За тэгээд нэг юм айхтар их одоо баян чинээлэг байх заавал албагүй. Тэгтэл нэг юм сэтгэл дүүрэн, илүүдтэй юмд юм нөгөө одоо шунахгүй тий. За ингээд болсон одоо бараг л за болсон нь цаашаа чимтэй бас тэгэж бас ханаж бас болдгоо гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээнд одоо зөв шуналтай байх хэрэгтэй. Тэгтээ энд бол яг танд одоо шинэ жилээр ирж байгаа бэлэг гэдэг утгаараа тайлбарлах юм бол сэтгэлийн амар амгалан, гэр бүлийн одоо халуун дулаан уур амьсгал, ажил одоо хамт олонний бас дулаан уур амьсгал тий. За тэгээд ногоон онг айгуух давмгаа орж ирсэн байгаас тэгэхээр элбэг хангалуун байдал бас байна. Тэгээд мөн үр хүүхэд бас байж болохоор танд бэлэг болж ирж байгаа. Тэгэхээр ерөнхийд нь ингээ харахаар маш тайван, аз жаргалтай, юунд ч эргэлзэхгүй, бүх зүйл тодорхой, бүрэн дүүрэн элбэг хангалуун. Ийм л мессеж орж ирж байна. За тэгээд энэ карта та бүхэн маань бас скриншот хийгээд эсвэл зогсоож байгаад бас уншиж үзэж болно. Тэгэхээр энэ доторх мессеж бас танд ямар нэгэн зүйлийг хэлж өгөх бах. За тэгэхээр энд болохоор одоо итгэлтэй зааварчилгаа гэсэн утга байгаа байхгүй юу? Тэгэхээр түрүүн би хэлсэнтэй та магадгүй би өөрөө шийдсэн гэж бодоод байгаа боловч энэ маань ялцчгүй тийм дээд хүчний танд шивэнсэн одоо санаа тий шивэнсэн зүйл байх гэдэг байхгүй юу? Миний хөө, миний охин одоо ингээ ингүүл чи одоо энэ зүйлээс гарч чаднаа гэдэг ч юм уу те нэг юм танд нэг санаа өгсөн байгаа даа. За тэгэхээр эндийг харахад бас энэ уран бүтээлч хүн бас харагдчихл байна л та. За ажил, амьдрал, уран бүтээл зэрэг иймэрхүү зүйл дээр та яахаа мэдэхгүйсэн бол нэг юм гацаанд орцсон байсан бол те. За жишээ авъя. Зүгээр зохиолоор жишээ авчих энэ дээр. Тэгэхээр та нар маань ингээд хувиргаад дүйцүүлээд ойлгоно гэсэн үг шүү. За тэгэхээр за зохиолч байлаа. Яг энэ зурган дээр гэх те. Тэгэхээр ямар одоо зүйлээр цаашдынхаа уран бүтээлийг тойрох вэ? Ямар сэдвтэй зохиол бичих вэ? За хайруу эсвэл одоо юу лээ нөө ийм адал явдалтай тийм гэмт хэрэгтэй юм бичих үү гэж одоо эргэлзээдсэн байж болно л шүү дээ тий. Тэгэхээр яг нь танд сахиусан тэнгэрүүд чинь яг ямар чиглэлээр явах байгааг нь хэлж өгсөн байх нэ. Тэгээд та түүнийг одоо амжилттайгаар сонсож чадаад түүнийг одоо хэрэгжүүлж байгаа ийм үзэр байгаа байхгүй юу? Тэгэхээр та бас одоо энэ нь хүртэл өөрөө танд бэлэг болох боломжтой байхгүй. Энэ чадвар чинь өөрөө бэлэг. Дээд хүчинтэйгээ холбогдож чадیں۔ Тэдний мессежийг сонсож чадчих тий. Тэдний удирдамжийг ойлгож хүлээж авч зүүн сайнгаараа сонсож чадчих гэдэг чинь өөрөө бас бэлэг штэ. Ингэж чадахгүй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Тэгэхээр та угаасаа ийм хүн үгүй бол ирээдүйд та удахгүй одоо ийм зөв мэдрэмжч гэдэг юм уу те дээд хүчний одоо юунд итгэж эхлэх түүнийг сонсож эхлэх удирдамжийг дагаж эхлэх нэ гэсэн бас утга байж болж байна. За доторх мессеж нь болохоор та залбирлынхаа хариуд гайхалтай санааг хүлээн авлаа. Энэ санаа бол бодит бөгөөд найдвартай. Бид тантай хамт алхам тутамд хамт байгааг мэдэж байгаа тул та үүнийгээ аюулгүйгээр үргэлжлүүлж болно.
Энэ санаатай холбоотой танд хэрэгтэй бүх зүйлийн талаар бидний дэмжлэгийг авахыг хүсч бас нээлттэй байгаарай гэсэн доторх одоо мессеж нь юм байна. За тэгэхээр та нарт маань маш ойлгомжтой байсан байх гэж бодож байна. Тэгэхээр энд яалтчгүй нэг юм эргэлзээ, тэнэгэлзээд миний зөв юм уу, буруу юм уу, эсвэл ингээд ямарваа нэгэн зүйл дээр ингээд зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаад идэг гэсэн хүмүүс байх магадaltaй байна. Тэгэд 10 аяг гэд маш гоё үзэр гарсан. За ингээд 1-р группийнх маань ингээд боллоо. Баяртай. За 2-р сонголт буюу ягаан 8алж. Ягаан 8алжийг сонгосон хүмүүс юм байна. Картууд, эдгээр картууд гарч иржээ. За 1-р нүдэн тусаад байгаа зүйл бол одоо энэ сахиулсан тэнгэрүүдийн мессеж болон энэ тарот картны хорвоо ертөнцийн үзэр маань төстэй харагдаж байна надад. Ямар ч хэлээс нэг юм чөлөөлөгдсөн их тийм чөлөөлөгдсөн энерги мэдрэгдээд байна л да. Тэгэхээр та бүхэн маань ямар нэгэн зүйлд ингээд уягдаад хүлэгдээд нэг юм үр дүнгийн араас их хөөцөлдөөд байсан хүмүүс байж магадгүй. Тэгэхээр бас нэг одоо нэг юу байгаа хгүй нэг юм яалчгүй хийх ёстой нэг тийм ажил юм уу да. Ажиллаж хийж болох нь хариуцлага хийж болох юм л да. Тэгэхээр энэ зүйлээ та амжилттай дуусгаж чадах нь гэдэг утга надад орж ирж байна. Тэгэхээр та бүхэн маань нэг дуусгаж чадахгүй байсан зүйлээ амжилттайгаар дуусгах нэ. Энэ нь танд хорвоо ертөнцөөс өгж байгаа бэлэг болж орж ирж байна. Тэгэхээр энэ группийнхан маань мөн адил одоо яг нэг юм материаллык зүйл гэхээс илүү одоо хувь тавилангийн бэлэг гэж нэрлэх үү одоо нэг юм ямар ч л байсан нэг юм яг л одоо 1-р группийнхантай төстэй дуусгах гадайсан зүйлээ амжилттай дуусгаж чадсан. Гэхдээ энэ маань илүү юм ажил дээр л юм шиг санагдаад байна л да. Тэгэхээр аль нь ч гэж магадгүй сонсож байгаа танд бол ажил биш ч байсан гэсэн та ойлгож байгаагаа. За тэрийг хэлж чинь нэг тийм дуусахгүйсэн байсан тэр дууссан гэсэн утга байна тий. За тэгэхээр бас давхар World Card маань өөрөө аяллыг бэлэгдчихэдэг тий. Аялал тэнгууд энд саваны хаан дээр одоо яг дэлхийн одоо газрын зургийг ингээд нэг саваны хаан маань ингээд чиглүүлээ тий. Ийш явах уу тийш явах уу ч юм уу тий. Тэгж байгаа тийм зурагтай байгаа байхгүй юу. Тэгэхээр аялал байж магадгүй харагдчихэв. Тэгээд нэг юм удирдлагынхаа зүгээс аяллаа ирэхээр шагнуулаад байгаа юм болов уу гэж бас бодож байна. Яг бүр одоо бит шагнал гэвэл те одоо бэлэг гэвэл тиймэрхүү байж магадгүй харагдаж байна. За тийм ямар ч сан аялал тушаал дэвших урд нь нэг хүнд удирддаг ч юм уу те хүнд захирагддаг байсан бол тэр цикл дуусаад та өөрөө удирддаг, та өөрөө чиглүүлдэг илүү нэг эрхчлөлтөл гэсэн утга орж ирээд байна. За ийм зүйл танд бэлэг болж ирж байгаа юм байна. Тэгээ албан тушаал гэж түрүүн хэлсэн те албан тушаал дэвших байж болно. Тэгээд галын хаа маань өөрөө тодтогоод хэлвэл маш сайн удирдагчийг илэрхийлж идэг. Хин юу хийж чадах уу гэдгийг маш оновчтой харж чаддаг. Тэгээд таарсан хүнд нь таарах даалгаврыг нөгөөд одоо тэр ажил илүү ийм одоо амжилттай дуустдаг гэсэн утга байхгүй. Тэгэхээр магадгүй та одоо тийм мундаг удирдагч байгаад тэр ажлын ард амжилттай гарсныхаа улмаас одоо аяллаар шагнуулж байгаа ч юм уу тийм ч гэж болох юм угаас тушаал дэвшигтээр шагнуулж байгаа. За ямар ч л байсан нэг юм хүлэгдсэн биш илүү юм эрхчлөөтэй энэ хоёр зураглыг харахад бүр үнэхээр яг тэр бүр айгүй их мэдрэгдэж байна. Тэгээд за энд болохоор тавьж явуулах бууж өгөх гэсэн утга байгаа байхгүй. Тэгэхээр нэг зүйлээс маш их зуурж исэн байгаа даа, нэг зүйлээс маш их хамааралтай байсан байгаа даа. Тэгэхээр энийг ингээд тавьж явуулснаар магадгүй бүр зарим нь за болигээд орхисон ч байх магадaltaй нэг тийм зүйл байгаа байхгүй юу. За тэгэхээр энэ маань зөвлөгөөч олж орж ирж болох юм эсвэл таны нэгэнт одоо болчихсон зүйл болоод ч гарч ирж болно. Тэгэхээр танд яаж ч хүрч болно шүү. Та бүхэн маань хувиргаад ойлгоорой.
За тэгэхээр доторх мессеж нь болохоор би та бүхэнд гэрэл тайрынхаа ерөөлийг хүртээж байна. Гараа дэлгэж гартаа чанга атгсан сорилтуудаас чөлөөлөгдөж бидний хайр тусламжинд гараа болон зүрх сэтгэлээ нээлттэй байлгаарай гэсэн яг одоо махчлаад орчуулвал ийм байна л та. Тэгэхээр ер нь л ийм хорвоо ертөнцөөс танд маш гоё ийм хайрын гэрлийг ингээд бүр ингээд шүршүүр шиг асгаж байгаа гэсэн утга л байна л та. Тэгэхээр энэ зүйлд маш нээлттэй байгаарай гэсэн бас утгыг одоо илэрхийлж байна. За ингээд ягаа наймалж их маань ингээд дуслаа. Шинэ оноо сайхан өгтөөрэй, баяртай, амжилт хүсье. За дельфин далайн гахаг сонгосон хүмүүс юм байна. Уншлага эхэлж байна. За та нар дээр маань энэ 3 карт гарч ирсэн. За сахиусан тэнгэрүүдийн мессежээс болохоор energy work буюу энергийн ажил гэсэн утга байна. Тэгээд энд magic нэг аахгүй. Тэгэхээр энэ хоёр маань ингээ харангууд энергийн хуулийг мэддэг, энергийг одоо юм удирдах чаддаг ч гэмээр юм уу тэгж харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд гартаа одоо юм юутай ич хиттэй гэх үү, эсвэл гартаа энергитэй хүн. Одоо нөө юм гараараа хүнийг имчилдэг хүн байдаг штэ. Ийм ямар ч лээсэн өөрөөсөө юм нэг энерги гаргаж чаддаг. Тэгээд тэрүүгээрээ ингээд бусдыг имчилдэг ч юм уу, эсвэл нэг тийм юм байгаад байна. За тэгээд энийг яг бэлэг гэж үзэх юм бол магадгүй мэдтгүй байсан гэж магадгүй те. Би ийм чадвартай гэдгээ мэдтгүй байсан байх магадaltaй. Тэгээ үүнийгээ одоо та энэ оны одоо шинэ жилийн бэлэг болгож хүлээж аваад байгаа байхгүй юу? Тэгэхээр та үүнийгээ мэдэх магадaltaй юм байна. Би одоо бодсон зүйлээ өөртөө татаж чаддаг юм байна. Энэ миний бэлэг юм байна. За би үнэхээр өөрөө ийм энергитэй хүн юм байна. Би энэ энергиэрээ хүнийг имчилдэг юм байна гэдгээ мэдсэн юм шиг. За мөн гараараа юм хийдэг хүмүүс байх гэдэг. Зөвхөн одоо хүн имчлэхээс гадна бас юм гараараа юм хийдэг хүн байх магадaltaй. За одоо magic үзрэг ингээ харангууд оюун санаандаа ингээ бодлоо. Огт бодит биш зүйлийг төсөөлөөд за ингээд хийчих гэдэг ингээд гараараа ингээ хийж бүтээж чаддаг. Тэгэхээр танд бол хязгааргүй потенциал байдаг гэсэн утга байхгүй. Тэгэхээр үүнийгээ мэддэггүй байсан байх магадaltaй. Үүнийгээ мэднэ гэж юм. За тэгээд тэгснээрээ илүү танд юм баланс доктортой одоо тийм баланстай байдал ирэх магадaltaй. За бас энд одоо шүүхийн асуудал эсвэл шудраг бус байдлын тал дээр асуудалтай хүмүүс байсан бол энэ танд шинэ жилийн бэлэг болж шудраг ус тогтно. Ямар нэгэн одоо шүүх болон цэрэг цагдаагийн байгууллага эсвэл том улсын одоо төрийн байгууллага энтрээс янз бүрийн зүйл хүлээж исэн байж болно шүү дээ тий. Энэ дээр ч бас нөгөө ямар ч байсан нэг юм тамга тэмдэг дараа зөвшөөрсөн нэг тийм зөвшөөрөл олгодог зүйл байгаад байгаа байхгүй юуны ч яж болно. Тэгэхээр тэр зүйл таны талд шийдэгдэж танд бэлэг болж ирнэ гэсэн утга харагдаад байна. Та үүнийг бас манифест хийсэн байх магадaltaй. Тэгэхээр та өөрийнхөө манифестийн чадвар, өөрийнхөө бодлын хүчний чадрыг маш сайн ойлгож мэдэж авах нь үүнийгээ хорвоо ертөнцөөс өгсөн бэлэг гэдгийг ойлгох юм шиг харагдаж байна. За товчхондоо юм бэ? За тэгээд энэ energy work гэсэн картыг та бүхэн бас ойроос хараад өөртөө уншаад үзээрэй. За ер нь бол зураглал нь юм байна. Энергийн ажил. Алтлаг өнгөх давмгай байна. За доторх мессеж нь амьдралын мөн чанар нь энерги учраас цахилгаан мэт байж болно. Таны бие бол хайр, инрэлд эргээр хариу үйлдэл үзүүлэх гайхалтай энергийн орон юм аа. Таны гар, зүрх, сэтгэл хайртай хүмүүс болон үйлчлүүлэгчдэд эдгээх энергийг өгөхийн тулд итгэвчдэг гэсэн байна. Тэгэхээр юм түрүүн би хэллээ юм барайч ч юм те энийг юм гараараа хүн эдгэдэг байх магадaltaй. За
гоо сайхан ч хийж болох юм л да тий. Нэг юм ямар ч л байсан хүнийг нэг юм гоё болгодог зүйл байгаад байна. Иймч бариач гоо сайханч өсчин ч бас байж болох юм те. Ямар ч л байсан нэг юм гараараа юм хийдэг хүн байгаад байгаа байхгүй юу? За. Тэгээ ямар ч л байсан бэлэг гэдэг утгаараа энэ чадвар нь өөрөө танд бэлэг юм. За мөн та манифест хийжсэн зүйлээ өөртөө татаж чадна. За энэ нэг юм тамга тэмдэгтэй ямар нэгэн тийм зөвшөөрөл эсвэл одоо хууль шүүхийн тийм асуудал энтертэй нэлийн холбоотой байж магадгүй гэсэн юм гарч ирж байна. За ингээд дельфиний уншлага маань ингээд дуслаа. За баяртай. Шинэ оноо сайхан ухтаарай. Дараа шинэ ондоо уулзцгаая. За одоо шар сүүл одоо серветэ гэдэг үү? Тийм жижигхэн цэнхэр загсан ба шар серветэ цэнхэр жижигхэн загсыг сонгосон хүмүүс байна. Ямар бэлэг бэлдэж вэ хорвоо ертөнц. За энэ группийнхан маань харин ёстой жинхэнэ нөгөө бит бэлэг байна. Өмнөх группууд болохоор нэг юм илүү одоо хувь тавилангийн шинжтэй ч юм хувь заяаны шинжтэй байгаад гэсэн баггүй юу? Тэнгүүд энэ группийнханд маань болохоор илүү бит бэлэг ирэх нэ. За ямар ч л байсан зоос үзэр гарсан байгаас тэгэхээр мөнгө байж болох юм материалын зүйл одоо гялалцдаг аксессуар ч юм уу те эсвэл бугуун цаг ямар ч л байсан цүнх мөнх ингээ нэг юм бит зүйл ирэх нэ. Тэгээд энэ нь таны багын найзаас ч ирж магадгүй, үеэлээс ч ирж магадгүй. За ер нь бол 6-гийн аяга маань өөрөө яг багын найз энтер гэдгийг илэрхийлдэг. За бас давхар та эмээ ээжээсээ авч магадгүй харагдаж байна. Тэгээд хүүхдийг илэрхийлдэг шнэ. Дотоод хүүхдээ баярлуулах энтер гэдэгтэй ч бас 6-гийн аяга орж ирээд байдаг байхгүй. За тэгээ энд байгаа зураг дээр харахад бас цэцэг авах магадaltaй. Магадгүй тасалгааны цэцэг. Зүгээр баглаа цэцэг ч гэж болно. Эсвэл тасалгааны цэцэг ч юм уу те ийм ургамал цэцэг авах бас магадaltaй харагдаж байна. Заримийнх нь удаас бүр санаанд оронгүй хүнээсээ ч гэж магадгүй зүгээр юм танил байсан хүнээсээ гинт бэлэг авах ч юм. За тэгээд бүр гүнзгийрээд ирэх юм бол энэ маань таны одоо цаашдын ирээдүйн амьдралд мөнгө санхүүд чинь маш нэмэр болох үйс илүү томрох боломжтой тийм боломжийг одоо өгөх магадaltaй байхгүй юу? Одоо хамгийн түрүүнд орж ирсэн одоо хадгаламжийн дэвтэр ингээд цаашдаа өсөөж явдаг. Ямар ч л юм өсөөж явдаг зүйл байгаад байна. За энэ болохоор focus on service гэж аахгүй энэ үйлчилгээндээ анхаар гэсэн л утга байна л да. Илүү одоо төвлөр. Тэгэхээр яг зүгээр гартагнаас надад ямар мэдрэмж төрж ийн гэхээр нэг юм дандаа л хүнд ингээд тусалж идэг, хүний сайн сайханд анхаарж идэг нэг ийм хүмүүс байгаа юм болов. Гэхдээ энийг гол нь юм одоо ямар нэг тийм юу одоо муухай гэх гээд байна юм. Ял гэж бити бодорой гэх гээд байгаа юм шиг харагдаж байна. Яг тэгвэл таны энэ сүнс чинь өөрөө бусдад өгж явахдаа л илүү их гэрэлтчихийдэг. Та өөртөө сайн сайхныг дуудчихийдэг гэж байгаа юм шиг тийм мэдрэмж өгöd байна л да. За доторх мессеж нь болохоор таны сүнс зөвхөн баяр хөөртэйгээр үйлчилж аз жаргалын тасралтгүй урсгалд сэлхийг л хүсдэг. Энэ урсгал танд хэрэгтэй бүх зүйлийг тасралтгүй хангаж байдаг. Бүхий л нөхцөл байдалд хийж байгаа бүх зүйлдээ өгөх хүлээн авах нь энэ урсгалд анхаарлаа төвлөрүүлээ гэсэн яг нөгөө орчуулгаар бол ингэж л гарч ирж байна л да. Гэхдээ яг ойлгогдсон зүйл нь болохоор яг л та нөгөө бусдад угаасаа л нэг юм өгдөг тийм л хүн байгаад байна л да. Тэрнээсээ илүү их одоо илүү их сайн сайхан зүйлсүүдийг олж авдаг. Гинэ. За жижигхэн цэнхэр загсныхан байна. Ийм байна. Ийм одоо юм
Гэхдээ энийг сонио надад яаж юм хүүхдүүдийг сонгосон байж магадгүй л гэж бодогдоод байна. Бага насны хүүхдүүд ч юм уу. Тэгэхээр хүүхдүүд энэ төрлийн видео бараг үздэг байхаа. Нэг бол хүүхдтэй бэлэг өгөх гэдэг хүмүүс сонгосон юм болов. Ямар ч айгүй тийм гэгэл тэгэл хөзрүүд гарч ирсэн байна. За ингээд жижигхэн цэнхэр загсныхантаа шинэ оны минь төргий утгагүй болох шинэ оны минь төргий. Тэгээд аз жаргал хүсье. Баяртай. За яст мэлхий бяцхан яст мэлхийг сонгосон хүмүүст маань эдгээр картууд гарч иржээ. За савааны үзэр маш их байна. Тэгээд 8 саваа байгааг харахад харилцаа холбооны хэрэгсэл бэлгэнд авах том магадaltaй юм шиг харагдаж байна. Гар утас. Хамгийн энгийн жишээ бол гар утас. Тэгээд энийг одоо маш их авахыг хүсэж исэн байгаад байгаа байхгүй юу? Маш их авахыг хүсэж исэн нэг зүйлээ авч чаднаа. Тэгээд бас энэ нислэг байж болж байна. Одоо ийш тийшээ явах, аялах. Тэгтээ байж тээ эндээс хүнээс гэхээсээ илүү та өөрийгөө шагнаж байгаа юм шиг харагдаж байна. Өөртөө бэлэг авч өгöd байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ялчгүй энэ карттайгаа ингээ ороод ирэхээр ядвал энэ reward yourself гэж байгаа байхгүй юу? Өөрийгөө шагнах гэсэн утга байна л да. Тэгэхээр энэ картанд маань за би та нарт бариад харуулъя. Уншаад бас үзээрэй. За энэ картын доторх мессеж маань болохоор та сүүлийн үед одоо бусдад маш их юм бол өгж байгаа. Одоо ингээд өөртөө хүлээж авах цаг нь болсон. Өөрийгөө одоо шагнах цаг нь болсон. Өөрийгөө утга учиртай одоо байдлаар шагнаарай. Цаг гаргаарай. Бас өөртөө цаг гаргаарай. Өгөх ба авахын энэхүү тэнцвэр нь таны эрч хүч, сэтгэл санаа, урам зоригийг тогтмол өндөр түвшинд байлгахад чухал үүрэгтэй гэсэн байна. Тэгэхээр энэ донд маань одоо энэ ястмлхийг сонгосон хүмүүс маань бусдад л өгөөд байдгаас биш өөрсдөд нь хүн юм өгдөггүй юм удаа өөрхийдөө. Тэнгүүт одоо өөрсдийгөө шагнаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдийгөө шагнах хэрэгтэй гэж шүү. За. Магадгүй өөрөөсөө нарийнлаад өөрийгөө хойшин тавиад яваад гэж магадгүй. Тэгэхээр энэ маань юу хийж болно? Та маш их хүссэн зүйлээ хийхдээ таны эрч хүч энерги маш гоё болно. Танд ингээд бүр айгүй гоё энергиуд ирнэ гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энд нөгөө нэг тэнцвэр жоохон алдагдсан байгаа даа шүү дээ. Хүн л өгөөд байдгаас ш авдаггүй. За тэгэхээр танд үнэхээр хүн юм өгөхгүй бол та ядаж өөрийгөө шагнаарай гэж тэгснээрээ таны нэг юм энергийн блок арлаад байдал маш гоё сайжраад хурдан түргэн бүх зүйл бүтэн эсвэл магадгүй та өөрийгөө шагнасан чи араас нь хүмүүс танд их зүйл өгөх гээд ч байгаа юм уу? Тэгж харагдаад байна. За тэгээд гол нь маш их хүссэн зүйлээ утга учиртайгаар гэдэг байгаа. Өөрийгөө амраах байж болно. Тэгээд энд нислэг гэдэг байгаа байхгүй юу? Та магадгүй аялж үзхийнсэн гэж бодож исэн бол ингээл шууд тий заваа шууд ганцаараа нисээ явчихж байгаа юм шиг бас харагдаж болж байна. За яг ганцаараа ч бас уйтгартай хаа тий. Ямар ч л байсан хийл гэвэл боломж байгаад байгаа байхгүй юу? За тэгээд саваа үзэр яагаад их гарсан бэ гэд бас бодоод үзье л та. За энийг одоо хийлдвэл бариалаад идүүлчихэд юм болоо яад юм болоо. Надад яад ч юм секс той гэсэн утга орж ирээд байна. Ягаад ч юм явах тийм саваа үзрийг харахад тиймэрхүү зүйл авах магадaltaй харагдаж байна. За бас ийм за үзэг гэхэд бас арай сонирн байна. Үзэг арай биш хаа. Ямар ч хэлсэн нэг юм модон идэл бас тийм модон идэл байх магадaltaй. Тэгээ нэг юм нөгөө эгэнсэн юмнууд нүдэнд ингэ төсөөлөгдөд байгаа байхгүй юу? Юм нэг эгэнсэн ямар нэг юм ком ч юм шиг. За бас нэг тиймэрхүү юм байж магадгүй шүү. За ястмлхийг сонгосон хүмүүсийн маань уншлага ингээд боллоо. Та бүхэндээ удахгүй болох шинэ оны минь төргий. Шинэ онд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Дараагийн шинэ видеогоор уулзлаа. Баяртай. Сая хурааж исэн чинь нэг яг зургаараа бол зүгээр ингээ харахад ойлгомжтойгоор бол
модлог урган бол бас байж болох юм л да. Модлог зүйл ямар ч л байсан модлог зүйл байх тун магадaltaй. За тэгээд хамгийн гол мессеж нь болохоор өөрийгөө шагнах гэдэг байгаа тий. Өөрийнхөө яг чин сэтгэлээс хүсэж байгаа бодох төдийд таны ингээд бүр ингээд ёо гэл амар нэг гой санагдах зүйл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зүйлийг хийснээр маш эерэг энерги одоо хурдтайгаар танд ирнэ л гэдэг байгаа. За тэгээд түрүү хэлсэнтэй 8 сэлэн маань үгүй 8 саваа маань өөрөө утас, гар утас, харилцаа холбооны хэрэгсэл мөн нислэг ийш тийшээ аялах энэ төр бас байж болтой шүү. За чигнээсээ баяртай. За хясаан доторх совдтой зургийг сонгосон хүмүүс юм байна. Уншлага эхэлж байна. За та нарт маань эдгээр картууд гарч ирсэн. За энд илүү ийм одоо яг материалын зүйл бас байж болно. Гэхдээ надад мэдрэгдэж байгаа зүйл нь илүү таны ухамсарт нэг цоошин одоо үрийг суулгах гэхүү эсвэл таны өмнөх одоо бодож исэн сөрөг итгэл үнэмшилт нэг юм настай хүн таны мэдих настай хүн байж болно эсвэл танд зөвлөгөө өгөх хэмжээний туршлагатай найз чинь ч гэж болно шүү дээ. Найз болно эсвэл одоо ямар ч л байсан hermit буюу ийм даяач хүзэн маань өөрөө ийм маш туршлагатай үнийг илэрхийлээд байдаг байхгүй юу? Зөвлөх туршлагатай багш, зөвлөх, бясалгагч тиймэрхүү үнийг илэрхийлдэг. Тэгэхээр ийм хүнээс та өмнө нь өөрийгөө гин зэмтэй буруутай гэж боддог байсан тэр итгэл үнэмшилтээр үгүй чи буруугүй. Чиний буруу биш ээ. Чиний одоо чи энэ тал дээр одоо ийм гин зэмтэй байдал үүрч явах шаардлагагүй гэдэг нэг ийм тайтгарлыг өгж байгаа юм шиг харагдаж байна. Тэгснээрээ танд илүү одоо нэг юм за энэ зураглалыг хараа. За энийг юу ч гэсэн бариад харуулчих та нартаа. За яг зураглалаас бол ингээ харахад хүүхэд байж болохоор байгаа байхгүй юу? Хүүхэд тий. За тэгээд доторх мессеж нь бол юм байна. Гин зэмгүй байдал. За энэ карт бол нэлээд их гардгаа миний уншлаган дээр. За доторх мессеж нь болохоор одоо хайрт минь одоо хайрлагдсан нэгэн минь ч гэх юм уу тий. Тэгэхээр бурхны төгс төгөлдөр бүтээлийг хинч өөрчилж чадахгүй шиг хүн бүр үнэндээ гин зэмгүй. Бидэн хүндийн мэдрэмжээ өгөөч. Ингэснээр бид таны ачааг хөнгөвчлөх болно. Таны хайр инэрлийн хандлагыг халахалж болох альва гин буруу уур хилэн буруутгалыг бидэнд өгөөч. Зүрх сэтгэлдээ дахин өөр амар амгалан мэдрээрээ гэсэн байна. Тэгэхээр яг саяны энд ярьсан юм байх гэдэг байгаа байхгүй юу? Дахин нэг өөр амар амгалан гэхээр танд нэг юм шинэ одоо компьютераар бол ингээд нэг юм өмнөх хэрэггүй зүйлсүүд вирусуудыг устгаад тэгээд нэг формат хийгээд цоошин өгөгдөл суулгаад байгаа юм шиг тэгж харагдаад байгаа байхгүй юу? Энэ нь танд ярьсан ямар ч байсан бэлэг болж ирнэ гэдэг юм. Тэгэхээр даяач хүзэр маань өөрөө хин нэгэн түрүүний хийсэн одоо багш зөвлөх гэ тиймэрхүү хүн байж болно. Үгүй бол яг та өөрөө бас байж болдог. Та өөрөө бясалгаад ингээд маш сайн тунгаагаад бодоод өөрөө өөртөө яриад үзсэн чинь энэ зүйлд одоо энэ нөхцөл байдалд миний буруу биш байсан юм биш дээ. Ер нь хэний ч буруу биш юм биш дээ гэдэг. Одоо энэ дээр бол хэний ч буруу биш гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нэг юм гин зэм буруутай мэдрэмж үүрж явдаг энэ мэдрэмжээ гэл ингээд тавиад цоош нь эхэлж байгаа. Цоош нь ухамсартайгаар ийм эхэлж байгаа нэг юм гоё тим юм л орж ирээд байна л да. За сэтгэл зүйн буюу одоо амьдралын нөхцөл байдалд гэвэл ийм мессеж орж ирж байна. За мөн нэг юм металл, сильвер зүйл ах гэдэг байхгүй сэлэний үзрэг харахад. Металл, сильвер зүйл. Тэгэхээр мөнгө идэлэл эсвэл юм гоёл чимэглэл за мөн бүр ган үзэг ч юм уу тиймэрхүү зүйл бэлгэнд авч магадгүй. Ялангуяа одоо сэлэний үзэр чи өөрөө одоо
оюун бодлыг хариуцдаг гэдэг утгаараа таны одоо бүр бичгийн хүн байлаа гэхэд таны бичгийн ажил зориулагдсан тийм хүний бэлэг байж болох юм л да. Үзэг. Одоо үзэгнээс өөр юу байж болох вэ? Ямар ч хэлсэн таны оюуныг тэтгэх зүйлд зориулагдсан тийм бэлэг. Ном энтер байж болох юм бас. Ном дэвтэр бас байж болохоор байна. Цувцтай ясаг сонгосон хүмүүсийн уншлага дуслаа. Та бүхэндээ удахгүй гарах шинэ оны минь төргий. Шинэ оноо сайхан ухтаарай. Баяртай. За, далайн морийг сонгосон хүмүүст мэ эдгээр картууд гарч ирлээ. За. Тараад карт дээр бүр хоёулаа цоош нь эхлэе гэлтгсэн карт гараад ирсэн байна. Тэгэхээр он гараад танд одоо бүх зүйлийг цоо шинээр эхлэх боломж нь өөрөө бэлэг болж ирнэ гэдэг. Тэгэхээр та одоохондоо бол мэдэхгүй байж магадгүй. Энэ нь ялангуяа та өөрийн бие даасан тийм ажил карьерийг эхлүүлэхэд хамт олон, итгэлтэй хамт олон тэг гол нь юм яг өөрийнхөө тэр хүссэн зүйлээ хийх тэр боломж нь олдно гэдэг ах юм. За, энэ картыг ингээд ойроос бариад харуулъя. Тэгэхээр та нарт маань уншаад үзэхээр бас ямар утга учиртай бэлэг вэ гэдэг нь илүү ойлгомжтой болох бах. За. Доторх мессеж нь болохоор бие даа ажиллах нь таны зан чанар, зорилгод нийцдэг. Өөрийнхөө төлөө ажиллах нь танд зүүн совин болон Бурхны удирдамжийг илүү сайн дагах боломжийг олгодог. Бид бол таны хамт ажиллагсад болон багийнхан бөгөөд таны бүх талаар амжилтыг баталгаажуулахын тулд таны хажууд үнэхээр үлддэг гэсэн доторх мессежтэй байна. Тэгэхээр яг эндээс яг утгачлаад ойлгох юм бол та бол ер нь яг өөрийнхөөрөө ингээд нөгөө карьераа авч явах сонирхолтой, тийм өвгдөлтөй хүн байх магадaltaй. Тэгээд та бол юм ямар нэгэн зүйлийг үндэслэгч те зохион бүтээгч гэх юм уу? Одоо компаниар бол те нэг одоо юм зүйлийг эхлээд түүнийг хөгжүүлээд яг өөрийнхөөрөө ингээд зохион байгуулад явж байгаа гэсэн утга байгаа юм л да. Тэгээд магадгүй сахиусан тэнгэрүүд нь танд сайн хамт олныг илгээн, итгэлтэй тийм хамтрагчдыг илгээн, тэдний дүрээр тантай ирж уулзсан гэж байгаа юм шиг харагдаж байна. Тэгээд цоош нь эхлэв. Яг энэ дээр нөгөө дурдсан тэр үнэн чантрал гэдэг дээр фүүл үзрийн бас энэ одоо энэ жижигхэн хав нохоог бас тэгж одоо тайл дээр зөвөндөг байхгүй юу? Цоош нээр эхлэнэ. Гэхдээ таны хажууд гинэн цайлхан бөгөөд үнэнч одоо анд нөхөр байж болно. Эсвэл хамтрал байна гэсэн утга байдаг. Тэгэхээр та одоо нэг юм хийхийнсэн гэд маш их бодсон байх магадaltaй юм л да. Тэгэхээр энэ бодож исэн зүйл нь эхлэх маш гоё цаг хугацаа ирнэ. Энэ нь өөрөө бэлэг юм аа. Танд маш үнэнч хамтрагч ирнэ. Энэ нь ч бас бэлэг юм аа гэж юм. Яг бэлэг гэдэг утгаараа бол энд одоо яг нөгөө юм шууд гарт баригдах гэхээсээ илүү таны ирээдүйн амьдралд маш том боломж гэдэг утгаараа энэ 2026 онд таны сахиусан тэнгэрүүд болон хорвоо ертөнцийн бэлгийг бэлтжээ. Тэгэхээр ер нь бүхэл группийн туршид ер нь юм эйс хүзрүүд маш их байсан. Тэгэхээр цоошин эхлэл гэдэг зүйл бол энэ 2026 он буюу нэгэн тодтой жил учраас бүр цаанаасаа хүн болгонд тохиолдож байгаа юм шиг байна. Ямар ч зүйлээс нь дуусах ёстой нэг зүйлийг дуусгаад одоо жишээ нь энэ группийн жишээгээр харах юм бол яг өөрийнхөө ажилтгүй байсан хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр дөнгөж сургуулаа төгсөөд ажиллах жаа хүн байж болж гин. Дөнгөж амьдрал дээр ингээ гараад ирсэн хүн байх том багталтай гэж юм. Эсвэл бол дургуй тийм ажиллаа хийдэг байжгаад яг одоо энэ он гараад танд яг дотроо ингээ нууцхан бодож явдаг байсан, хүсэж явдаг байсан. Тэр одоо карьераа эхлүүлэх тэр боломж нь өөрөө бэлэг болж ирнэ гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ 2026 он бол нэгэн тоотой жил гэдэг утгаараа хүн бүрт
маш гоё боломжуудыг олгож байгаа юм байна. Ялангуяа ажил, карьер тал дээр, материалын байдал тал дээр бол маш их боломжуудыг олгож байгаа юм байна. Энэ нь өөрөө бэлэг юм аа гэж юм. За одоо харин илүү одоо материалын талаасаа юу байж болох вэ гэдгийг харъя л та. Мэдээж энэ дотор байгаа нөө символуудаас ингээд харъя гэж бодож байна. За нэгдүгээр энд болохоор нэг юм гал асаадаг зүйл байх магадaltaй байхгүй юу? Одоо камин жижигхэн камин зуух эсвэл асаагуур байж болох юм. За энд гэрийн хөөрхөн тижээвэр амтан бас байх магадaltaй. Жижигхэн тижээвэр ийм цагаан гөлөг шиг те энэ цагаан гөлөг шиг ийм жижигхэн амтан бас байх магадaltaй. Тэгээд огт өмнө нь одоо ийм амтан тижээж үзэж байгаагүй байж байгаад анх удаа авч байгаа юм шиг бас тийм мэдрэмж орж ирж байна. За мөн адил нөө яг энэний өмнөх групп дээр гарсан шиг нэг элдний Ace of Sword байгаа байхгүй юу? Элдний тамга. Тэгэхээр элдний тамга маань өөрөө тийм silver металл зүйлийг илэрхийлж байгаа болов уу гэж би бодож байна. Тэгэхээр нэг юм silver металл зүйл байх том магадaltaй. За тэг яаж юм эндээ ингээд далавчнууд айгүй их ингээд нүдэн тусаад байна. Далавчтай холбоотой зүйл бас байх магадaltaй. За ингээд далаа норыг сонгосон хүмүүс юм байна. Уншлага ингээд дуслаа. Удахгүй болох шинэ оны мэндийг хүргэе. Шинэ оноо сайхан ухтаарай. Баярлалаа. Баяртай. Дараагийнхаа шинэ видеогоор уулзлаа. Баяртай.